Монгол руу авч явж байгаа юмнуудаа та нартай хуваалцъя гэж бодоод тэгээд бишээ чимдамаа аваад ирсэн байна. Тэнд болохоор дандаа миний хувцснууд байгаа. Тэгээд энэ болохоор тэр чигтээ хүмүүст өгөх бэлэг тэгээд гэрийнхэнд авсан жижиг сажиг юмнууд байгаа. Тэгээд эхнээс нь задлцгаая. Тэгээд бас 2 unboxing хийх хайрцаг байна. Бичлэгээ эхэлцгээе. Тэгээд би энэ хөмсөг хусагчаар онгойлгочихъя. Цаасны утга байхгүй. Тэгээд эхний хайрцаг энэ 2 хайрцагын болохоор нэгэнд нь би өөртөө авсан юм байгаа. Тэгээд нөгөөхөнд нь болохоор ээжийнхаа дүүд авсан бэлэг байгаа. Би unboxing ер нь бол бичлэг хийх амар дуртай. Тэгээд хүмүүсээс гайгүй үзэх дуртай байдаг юм шиг санагдаад тэгээд ирснээс нь задлаагүй байсан. Тэрнээс би аль дээр захиалсан байхгүй. Энэ болохоор ээжийнхаа дүүд авсан бэлэгний нэгнээ энэ манай ээжийн дүүгээ хэрэгэлдэг төхний тос ахаа. Дараагийнх нь болохоор энэ миний нарны тос биш, нарны спрей хаа. Гэрийнхэнтэйгээ аялах зорилгоор Монгол явж байгаа. Тэгээд тийм болохоор нарны спрей авсан. Нарны спрей хэрэгтэй юм болов уу гэж бодоод тэгвэл нэг патхаар юм болоод ирчихвэл яана гэж санаа зовоод купоноос харж агаад хамгийн өндөр борлуулалттай гэхээр навцсан. Тэгээд нэлээд удаан ажиллах хаа. Гоё. Дэжгүй юм байна. Тэгээд амар ингээ билүүгээ цацжуул амар гэж бодоод ер нь л би эндээ цацах гэж авсан. Одоо чимдамаа задлцгаая. Эхнээсээ гэх юм бол за гоо сайхны юмнаас явчихъя. Энэ болохоор хүмүүст тарааж өгвөл зүгээр юм болов уу гэд Mediheal-ийн ийм маск авсан. 3 төрөлтэй. Тэгээд 30 ширхэг гэхээр нэг нь 10 ширхэг гэсэн. Ийм маск авсан байна. Ер нь л дандаа Mediheal-ийн маск авсан. Ер нь л Mediheal айгу дажгүй скинкерний брэнд гэж боддог болохоор дандаа Mediheal-ийн маск авсан байгаа. Нэг хөөрхөн юм гарч ирж байна. Энэ болохоор ингээд маус хэрэглэхдээ доор нь тавьдаг 50 гэх юм одоо гараа жоохон тухтай айлахын тулд тавьдаг. Бас элчтэй авсан. Манай элч дандаа компьютер дээр ажил хийдэг байхгүй. Тэгээд энийг болохоор аавда авсан. Ийм нөгөө хүүтэн жин гэх юм уу. Тэгээд зүгээр дайсаад ахлаар нь дажгүй юм болов гэж бодоод авсан. Тэгээд 700 нөгөө хүмүүс ингээд даралт мал нэгсэдээд штэ тийм болохоор тэх юм болов гэж бодоод энийг авсан. Ийм нарны сан патч гэдэг лөө. Тийм гольф тоглохдоо хийхдээ хэрэгэлдэг гинэ нөгөө нэг аялалд явах байгаа болохоор ийм энийг манай ихч загсан ингээд нүүрэн дээрээ наачдаг нарны хамгаалалтай наалт гэх юм уу. Тийм. За тэрний дараа энэ эхлээд дандаа гоо сайхны юмд нь явж байгаа шүү заяа. Хүүхдийн маск байна. Ингээд дотроо туулай, муур, үнэг, тэгээ панда. Тэгээд нэг нь болохоор ийм рандом амтных гарч ирнэ гэсэн. Тэрний дараа витамин С гарч ирж байна. Энэ айгүй амар ингээд зарим витамин С ингээ имшиг байдаг шүү дээ. Энэ болохоор имшиг биш нэг юм жижиг савлгаатай байдаг. Тэгээд би өмнө өөрөө ууж исэн. Ингээ 3000 тай витамин С. Энээс 2-ыг авсан. Тэгээд ер нь л хүмүүс хүнд өгөх гээд авсан. Ер нь дотны хүмүүстэй юм авсан да. Ийм лего гарч ирж байгаа нэг болохоор элчийнхаа хүүд авсан. Тэгээд энэ болохоор юу юм бэ? Lego Marvel 2-ын хамтарсан Spider-Man тэгээд юутай Venom-ийн том робот шиг хөлбөр юм шиг байна. Тэгээд Lego авъя гэдгээр нь ийм Lego авсан байна. Онгоц эсийн зүгээр дайсаад ахлаар нь эвлүүлэл хөөх юм болов гэж бодоод тэгээд ихжээхэн хүүдээс авсан. Хүүд нь бол дандаа тоглоом охин нь болохоор дандаа ийм хөөхөн охтууд юм авсан. Бас нэг стикерний ном байна. Энийг бас хүүд нь авсан. Тэгээд энэ Oblivion-гийн уулт нь юм юутай Kurami Kitty эдэртэй шинэ юм эдишн гарсахгүй Oblivion-гийн. Тэгээд би дүүгээ Kurami дуртай болохоор уут нь. Тэгээд би бас Kurami дуртай. Тэгээд эднэрийг авахдаа ер нь л өөрөө бүр амар баярлаад ирсэн. Өөр авах цаа юм шиг. Тэгээд нэгийг нь харуулах юм бол ийм тэмдэглэлийн дотор энэ нас дайсаа утсан. Өөр хөөрхөн харагдаад. Ер нь л энэ дотор л дандаа хөөрхөн харагдаад авсан юмнууд байгаа. Би стикер байна. Энэ бас Daiso-гийн ийм 4 өөр төрөлтэй юм билээ. Яа одоо нөгөө сургуульд авсан болохоор хөөрхөн юм хэрэглэх юм болов уу гэд Kurami-тай сан байна. Ам хөөрхөн байгаа. Нээгээд тэгээд maybe дотор толтой юм байна угаасаа. Ийм хурууны ленттэй бас хөөрхөн харагдаад авсан.
Эднэрийн хийгийн Daiso тэгээд Art Box 2-оос авсан. За энэ яг нэг өнгөхгүй лак. Энэ өнгөхгүй лакийг яах гэж авсан бэ гэхээр ийм зурагны стикер авсан байгаа. Энэ бүр амар хөөрхөн байгаа. Энэ Kuromiтэй, энэ нь болохоор My Melody, тэгээд энэ нь болохоор Kittyтэй. Тэгээд би энэний өмнө нааж исэн. Тэгээд энэ хоёрын болохоор дүүдээ ингээд гурвыг авсан байгаа. Тэгээд амар хөөрхөн зүгээр хумсан дээр наагаал дээрээс нь өнгөгүй лакаар ботсон л амар хөөрхөн баггүй. Тэгээд өөрөө бас захиад исэн. Тэгээд ийм авсан. Араас нь ийм хавчаар авсан байна. Kuromiтэй. Зүгээр юу тодруулагч. Ийм 1000 вон гэхлээр авсан. Бас хэрэгтэй болов уу бодоод. За эднийг ийшээ тавьчих. Араас юу нэг хувцснууд орж ирэх байна. Тэгээ хувцснууд гэх юм бол H&M-ээс нэг 3 хувц авсан. Энэ цамц авсан байна. Энэ болохоор зүгээр гэр мөртөө өмсөх юм болов уу бодоод гоё материалтай юм хөөрхөн. Мэдээж охинд нь. За энэ дараа нь янз. Ийм бас хөөрхөн палаж авсан. Тэгээ бүгд айгүй хямдхан байсан. Ийм зүгээр л юм гоё урт даван палаж тэгээ хөдөө явахдаа өмсөх юм болов уу гэж бодоод тэгээ гоё ягаан өнгө авсан. Ногоон байсан, ягаан байсан. Тэгэхээр за ягааныг авчих гэж бодоод ийм хөөрхөн палаж. Хүүд нь болохоор нэг ийм фотолк авсан байна. Динозаврны зурагтай. Би ингээд ийм хөөрхөн жоохон эрэгтэй хүмүүс динозаврны зурагтай өмсгөр амар хөөрхөн санагдаад идэх хгүй. Динозаврны зурагтай цамц фотолк авсан байна. Энэ нэг тийм бэж өнгөтэй юм байна. Тийм материал нь угаасаа байжгүй H&M болохоор. За H&M-ийн хувцсны араас бүгдээрээ Uniqlo-гийн хувцс руу орцгоё. Тэгээд Uniqlo-гоос болохоор бүх гэр бүлийнхаа гишүүдэд нэг юмнууд авсан. Аавда болохоор ийм цэвэр даавун фотолк авсан байгаа. Тэг манай аав ийм 100 фотолктай юу хүмсдэг. Угаасаа хүн болгоо хүмсдэг л хальтаа тийм. Би аавда ийм хөхөнгө зөгтөг гэж боддог болохоор ийм хөхөнгөтэй. Тэгээд материал нь бүр амар гоё. Яг бүр ийм цэвэр даав авсан байгаа. Mobile suit мэдгүй нэг тоглоом юу чинь Google-тэй нийл зурагтай юм шиг л арталтай энэ том зурагтай. Тэгээд бас гоё даав материалтай. Тэгээд уртал нь айгүй цэвэрхэн санагдсан надаа. Урталтаа нэг ганц юм бичгтэй. Тэгээд зүгээр ийм цагаан фотол. Тэгээд 100 болж байгаа болохоор ер нь ихэнх хүмүүс цагаан юм авсан. Аавдаа л хөх юм авсан. Тийм. Бас охиндуудаа авсан фотолог гарч ирсэн. Тэгэхээр охиндуудаа би хэдийн юм авсан бэ? 1 2 3 ийм хувцас ер нь л авсан байна. Тэгээ энэ бас Kuromi, Kitty, My Melody бүгд байгаа. Бас Uniqlo-гийн одоо гарч байгаа бүгд Uniqlo-гийн шүү. За тэгээд энэ болохоор бас 12900. Ер нь л амар дэжгүй унтаагаад. Тэгээд энэ Real Milk нэмэх хөөрхөн. Юу дээ яаж хайх юм бэ? Тэгээ бас гоё даав материалтай ийм бодвол байна. Гिचтэй авсан бодвол байна. Тэгээд энэ болохоор юу? Doraemon-ы зурагтай амар хөөрхөн. Doraemon-ы зурагтай. Бас л ийм цагаан бодвол. Тэгээд арталтай нэг ийм жоохон бичгтэй юм доор. Миний хоолой сонирн болчихлоо. Хичээн эрэхтэй хүүхэд. Юу гэх юм бэ? Манай баг эрэхтэй дүү гэх юм уу? Баг эрэхтэй дүүгийнх болохоор Minecraft-тай. Minecraft. Ийм хөөрхөн бас цагаан бодвол. Энд их ингэ харч том юм шиг. Гэтэ яг томдсон дээр ер нь л багсаас томдсон дээр дараа нь өмсч болохоор тэгээ бас ийм Minecraft-ийг Realk-тэй. Энэс 12900. Ер нь л подолк бол нэг 20 дотор бүгдийн ингээд нэг 20 дотор авсан. Тэгээд ийм хөөрхөн подолк байна. Тэгээ ээжтэй подолк авъя гэсэн чинь манай ээж ер нь л нарны арилттай болохоор подолкноос илүү ийм цамц өмсдөг. Тэгээд энэ болохоор Uniqlo-гийн ийм нарны хамгаалттай тэгээд ийм сэрүүхэн тэгээд хөлс яадаг ли мэдгүй ямар ч тийм бахан кинэнтэй бахан ийм чадвартай ийм цамц байна. Тэгээд ийм дасгал масал гадуур ингээд алхаж малхахад ер нь л айгу зүгээр юм шиг үлээ. Тэгээ бас зугаалгандаа өмсөөсэй гэж удаад авсан. Тэгээд ийм хуруу ордог ханцуутай юм байна. Тэгээд ийм малгайтай ийм цахилгаантай нэг гоё харуулж чаддаггүй морж унаа. Тэгээ ээжиг өмсний дараа бас та нарт бас влогноос хараарай. Тэгээд ийм цамц авсан байна. Тэгээд ээжийн цамц болохоор 49900 40 мянга юм. Тийм байна. За тэгээд энэ болохоор миний өмсдөг шорт баггүй юу? Надаа улаан нэдэг. Тэгээ энийг хичтэй сонирхол авсан 7900-ны энэ шорт байгаа. Хөрхөн байгаад 100 өмсчих юм бол айгу гоё сэрүүхэн байдаг.
нэг тал нь дуусчлаа. Одоо би нөгөө талын эргүүлээд энэ хэсгийг онгойлгоцгоё. За хамгийн том юм нь энэ хэсэг ер нь бол дандаа чихэр жимс байгаа. Тэгээд хамгийн том юм нь болохоор энэ пүүз байна. Дүүд авсан. Ихтэй дүүдээ. Тэгээ бүр манай 40 өмсдөг гэсэн. За би бүр шок. Би чинь нэг 37.5 өмсдөг байхгүй юу? Тэгээд 40 өмсдөг болчихсон гэсэн. Тэгээд ийм зэвэрхэн хар цагаантай New Balance-ийн пүүз авсан. Энэ болохоор 99,000 авсан байна. Тэгээд надад бол анхны харцаар амар таалагдсан. Тэгээд за айгу тухтай юм шиг харагдаад тэгээд энэ пүүз авсан байна. Тэгээд аймс гарч ирж байна. Тэгээд энэ болохоор хоёулаа бас Home Plus-аас авсан. Тэгээд энэ болохоор MLB-ийн, энэ болохоор Ogesi-ийн хоёр аймс байна. Витамин байна. Леген байгаа. Энийг бас хүнд бэлгэнд авсан. Тэгээд энэ айгу солонгосчууд эмэгтэйчүүд айгүй хуудаг арсны коллеги юм шиг үлээ. Желли витамин байгаа, CD-тэй. Тэгээ энийг бас нэг хүнд өгөх авсан. Аав ээжтэй авсан витамин гарч ирж байна. Ээжтэй болохоор ийм омега 3D fish oil гэдэг ийм ультра омега 3D fish oil гинэ. Тэгээд ийм омега авсан. Тэгээд аавдаа болохоор ийм E витамин авсан байгаа. За хамгийн ийм Kopiko гэдэг кофе дэчиг гарч ирж байна. Энэ болохоор манай эрэгтэй дүү амар дуртахгүй. Тэгээд энийг авсан байна. Өөр юм бол ийм хоёроос тоортой ийм хатуу чихэр авсан. Тэгээд энэ гурав болохоор Daiso авсан. Тэгээд араас нь басны тоортой чихэр энийг болохоор ээжтэй авсан. Манай ээж ийм хатуу чихэр хүлээх дуртай. За энэ тэрний араас болохоор ийм хоёр, энийг болохоор хоёр жоохон дүүд авсан. Энэ зүгээр хайрцаг аюу хөөрхөн харагдаад. Тэгээд ер нь аль зүгээр желлитэй. Желли яха. Тийм. Желли гинэ. Ийм хоёрыг хүүд нь охинд нь гээд ийм хоёрыг авсан. Лотегийн ийм шоколадтай самартай чихэр авсан. Тэгээ би энэний цэнэлийн нүүр амар дуртахгүй. Тэгээд цэнэлийн байхгүй улбашаар дахлаар нь ингээд хоёрыг авсан. Тэгээ энийг бас гэртээ тэгээд бас хүнд өгсөн. Тэгээ араас нэг юм уут гарч ирж байна. Энийг болохоор би нөгөө хүнд юмаа өгтөө нэгээр нуудалжуул гээд хамгийн сүүлийнх нь болохоор ийм их чихэр авсан байна. Кивиний амттай. Энэ юу юм бол цаадуу гэж юу юм бол ийм улбар шар жимсний амттай. Мангоны амттай энэ миний хамгийн дуртай. Нэг ч үг юм бол ричи гинэ. Нөгөө юун дээр гардаг, люфи дээр гардаг жимстэй юм байна. Тэгээд энэ болохоор дандаа дотроо ийм барен шигэнтэй гэх юм уу ийм дотроо нэг ийм шүүстэй. Энэ бас би амар дуртай. Энэ болохоор ус уусан амттай. За тэгээд энэ одоо юу юм бол пудуу. Энэс ус үзм. Энэ нь болохоор гэхдээ дотроо нөгөө нэг шүүстэй. 6 төрлийн жимстэйгээс нь ийм эстен чихэр авсан байна. За ер нь л нэг Монгол явахдаа иймэрхүү юмнууд хүмүүст авсан. Тэгээд начигаас Монгол явахдаа юу авахаа мэдгүй ингээд хайгаад сууж байгаа хүмүүс ах юм бол энэ бичлэг бас хөрхөн тип болно гэж найдаж байна. Тэгээд миний ер нь л зорилго болохоор идэх юмнаас илүүтэйгээр гоё витамин, хувцас илүү их авъя гэж одоо. Тэгээд хүмүүс бол зүгээр амар их чихэр авч байдаг юм билээ. Тэгээд би болохоор их хвчлэн витамин тэгээ хувцсанд ихэнх мөнгөө зарсан байгаа. Монгол авч явж байгаа бэлэгнүүдээ хуваалцах зорилготой байлаа. Тэгээд бичлэгтэй хамт байсан баярлалаа. Тэгээ Монголд очиод уулзцгаая. Бай.